За ингээд тайсан дээр хүнсүүдэд жоохон сайд асан насан жаргал Монгол улсын сангийн сайд асан Бямжав нарыг хүндтгэлийн тайзнаа хүндэтгэн урьж байна. Та бүхэн бас өнөөдөр энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй зочид маань мэдчилгээ дэвшүүлж үг хэлнөө хэмээн халуун адах ташлтын доор орон залъя. За сан байцгаана уучлаарай. За энэ манай аймгийн 100 жил бол хүн болгоны баяр юм аа. Хүн болгоны сэтгэл, хүн болгоны бодод мөрөөдөж явдаг юмны нэг нь бол энэ сайхан баяраа. Энэ баярт мэдээж хэрэг манайхан аймагч бэлтэж байгаа юм байна. Манай нутгийн зөвлөлүүд бас дотроос салбарууд байгуулад ингээд манай нутгийн зөвлөлийн ажиллаж байгаа гэдэг би бас мэдж байна. Цэрэн самбуу Чойдол сөрн дарга цэрэн самбуу хоёр зохион байгуулад явж байгаа. Тэгэл энэ ажлууд саяын дордогдсон ажлуудаа ямар нэгэн хэмжээгээр холбогдож байх шиг байна. Гэхдээ тодруулмаар юмнууд байна. За яг хөө сайхан юмнууд амлаж байна, хийж байна. Бүтээн байгуулалтууд байна. Гэхдээ би тэгэхээр Ахмад гүнэн хувьд нэг 2-3 юм л загчий гэж бодсон. Саяын бүтээн байгуулалтуудыг харахад дандаа цаашдаа зардал шаардах юмнууд байна. Зардал шаардахгүй бол тэр чинь болох юм байцдаг юм л юм. Тэм учраас Учрал гишүүн сая байлаа, Чойдол сөрөн засгийн газрын гишүүд, их хурлын гишүүдэд манай аймагт зөвхөн махны жижиг үйлдвэр гэхэд багаар тооцоход 7-ог байгуулчих боломж өрн байгаа шүү. Тэгэлэр энэ үйлдвэрлэлээ тэрлүү ард түмнийхээ жаахан орлоготой болох юм руу бас ойгоо тохиолдуулж аймаг орон нутгийг засгийн газрыг бас урайлмаар байна шүү дээ. Ноолуурын үйлдвэр барийг бас манад боломжтой. Арсих бас боломжтой. Энэ 1500 км газар тээжсэнээс тэндээ бөөгнүүлээд энэ үйлдвэрлэл энэ талаар санаачилж байгаа залуучууд зөндөө бий байх. Тэднийг дэмжиж жаахан хөнгөлт үзүүлээд ингээд өгвөл зохион байгуулалт өгвөл энэ манай сумынханд бол маш их чухал хэрэгтэй шүү. Энийг та нар бодцгаагаараа гэж ахын захимаар байна. Ягаад гэвэл би сургуульд орсоос хойш 76 жил болж 10 дугаар анги төгснөөс хойш 66 жил болж тэгээд өнөөдөр 100 жилийн тухай ярьж байна. Тэр үеийн миний сургуульд орж байсан тэр үеийн сургуулийн амьдрал, тэр үеийн сумын аймгийн амьдрал гэх юм бол инээдтэй л да. Гэтэл олог хичнээн сайхан гоё болж байна. Энэ гоё чинь улам гоё болно. Ийм учраас та бүгдээ 100 жилдээ сайхан идэвхтэй сэтгэл санаатай оролцоорой гэж ахна хүсье.